Тийм ээ. Чойжсрэсэд сайтаа хэллээ. Боломжийг дараа суугаад байгаа юм шиг гэдэг. Яг ийм нэг нөхцөл байдал, ийм ойлголтууд бас яваад байдаг байхгүй. Тэгээ сэргээлт хэрчим хүчин дээр олон компаниуд л одоо юугаа зөвшөөрлөө авч чадахгүй, яамны бодлого одоо бас ийм харьцангуй байдаг гэсэн ийм гомдлууд ирээд ер нь бол эрчим хүчний реформ дээр бас ярьж исэн. Тэгэхээр энэ боломжуудыг яагаад ингэж дараад байгаад идэм бэ? За 5 номерын микрофонд гүйцэж хариулах боломж өгье. За, инхтвэ гишүүнэ. Анх сэргээгт хэрчим хүчний тухай хууль 2006 онд батлагдсан юм байна. Тэр хуулийн дээр нарны цахилгаан станцаас сүлжээ нийлүүлэх хэрчим хүчний үн 15-аас 19 цент. Салхин цахилгаан станцаас 9.5 цент орчмоор нийлүүлнэ гэдэг тийм хууль гэдгээжгчээ. Бидний урд үеийн улсын хурлын гишүүд маань. Тэгээ энэ хуулийн дагуу сүүлийн одоо 2006 оноос хойш нийтдээ 38 тусгай зөвшөөрөл олгосон байна. Нар салхин цахилгаан станц. Үүнээс 9 цахилгаан станц нь бол эрчим хүчний салбарт одоо үйл ажиллагаа явуулсан. Цаана 11 тусгай зөвшөөрлөө эзэмшигчийн тухай яриа байдаг. 8 нарны станц нийтдээ нэг 90 гаруй мегаваттыг хөтөн чадалтай, 3 салхин цахилгаан станц 150 мегаваттыг хөтөн чадалтай байгаа. Ийм байгаа юм. Цаашид бид нэр 2019 он сэргээгт хэрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулаад сүлжээнд сэргээгт хэрчим хүч нийлүүлэх юм бол уралдаан цонгон шалгаруулалт тендер зарлаа гэдэг ийм хуулийн өөрчлөлт бий болцсон. Гэтэл энэ урд нь байгуулсан энэ өндөр үнэтэй сэргээгт хэрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид нар маань эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулахаар одоо байнгын хэрүүл тэмцэл шүүхийн маргаантай бид нар байгаа юм. Тэгээд бид нар нэг дундын одоо хуулиур болоод өнгөрсөн 2024 оны 4 сарын ихээр бид нар эрчим хүчний сайдын зөвлөлийг хуралдуулад нарны эрчим хүчийг нь одоо тэр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа 11 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайд нарных нь эрчим хүчийг бид нар одоо дундын хуулбараар 10 центээр сүлжээнд толгоноо. Гэхдээ хөтөн чадлынхаа 20%-аас доошгүй батарейтай байсан тохиолдолд холбуулъя. Цахилгааных нь бол 9.5 цент байсныг нь 8.5 центээр одоо салхины станцаас бол эрчим хүчийг сүлжээнд толбуулъя. Салхин цахилгаан станцын хувьсах чадвар өндөр учраас 40% тэнцэх хэмжээний батарей суурлуулаа гэдэг ийм шийдвэр гаргаад энэ 11 тусгай зөвшөөрөл эзэмшигчд хүргүүлсэн. Одоо энэ эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дийлэнх нь бол энэ сүүлчийн бидний тавьсан шаардлага хүлээж аваад явж байгаа. Энэ бол шинээр цахилгаан эрчим хүчний тендер бол бид нар зарлаагүй байгаа. Ийм байна. Зөвхөн шинээр бусад улс орнууд Узбек, Казахстан, одоо Саудын Араби гэдэг ийм улс орнууд дээр бол нэг тендерээр зарлахаар 1 кВт-цаг эрчим хүчний үн одоо 2 центээс буугаад ирсэн байна. Одоо бид таа бүхэнд энэ үнэндээ бол одоо нэг зүйлийг хэлэхэд 19 центээр төвийн сүлжээнд эрчим хүч нийлүүлж байгаа нарны цахилгаан станцууд байгаа. Нийт эрчим хүчний 9.2%-ийг нь нийлүүлчихэд төлбөрийнх нь 27%-ийг авж байгаа. Сэргээгт эрчим хүчний компаниудын олж байгаа ашиг төвийн мөсийн эрчим хүчний алдагдал хоёр ойролцоод үт юм байна. Хэний баяжсан, миний ядуурсан хоёр